За амралтын өдрийн мэнд зуны дунд сарын хэдэн чимбэтэй одоо. Өнөөдөр хэдэн билээ хөө? 20? Маргааш өнөөдөр нар буцаж байгаа юм байна шүү дээ. Нар буцлаа. Наадам боллоо. 100 одоо ингээд бэбичэд зузаан гурцтай л явж идэг боллоо гэж. Хүүтэн байна да. Энэ бол цаг уурын өөрчлөлт. Байгальтайгаа зүү усаар харьцахаар эргээд байгаль яаж хариуг нь барьж байгааг харж байгаа үстэй. Сайхан зүүн болдог байсан бол одоо хүүтэн бараг үйл шиг болох нь даа гэж. Байгалийн алуурчд байгалыг бол найг алж байгаа гулгайчуд алуурчд тэрнээс болж цаг уурын өөрчлөлт гарч байна гэсэн үг. За ингээд өглөө нисэх орчоод буцахтаа жүчэн дээр ирчээд гэртээ байж ин да бор гэртээ богдож өрөх ингээд. Их хоолн чанжичаад. Авга хүүхдтэйгээ явж байна. За тэгээ ер нь байна штэ нэ хүмүүст их юм хэрэггүй гэдгийг би одоо энэ удаагийн лайваар ярих гэж байна. За энд одоо өдөр болго ирээл амраал тэ агаар залхинд гараал ах юм бодсон чи би одоо нойлонгоос хойш 2 дахь ирж энэ гэртээ орж байна. Ганц нэг ирээл адууга үзэл тавих нь. Гэр бариад энэ чинь хаших монд инжил байх юм бодсон. Тэгээ хүн ер нь бол дээ штэ хүнд их юм хэрэггүй манайхаа. Манайхан ч одоо зарим нь хизээ өгөх юм мэддэхгүй. Энд тэнд баахан ид хөрөнгө хураадаг. Өөрийнхөө би хэд уваах гэдэг мэдэхгүй. Эсвэл өөрийгөө үржүүлчих тийм болов яад юм бол. Би бол одоо энэ жишээ нь үүлж хүм айгаа минь нэг адуу нэг хурдан удмынхаа адууг нэг эдчний адуугаар солиол. Тэгээд бууз хийж хөлдөөлг бол энд ирээл байнгын дагсан сойдрог ирээд байх юм бодсон чинь өвөл 1 сард би бүтэн 1 сар Солонгост байсан. Тэгээд 2 сар хүрээд ирсэн чинь ерөнхийдөө хаврын өр орчихсон. Тэгээ ирж амжаагүй. Тэгээд нодон намар өвөл баха нэг эдэн хуурай дүүнээр авчирч нэг жоохон суусан хоолунд идэж. Тэгээд нэг 3 сард байна нэг ирсэн баг те. Нөгөө Европоос ирсэн 2 нөхөртэй чинь те. Тэгэл дахиж ирээгүй ингээл амжихгүй байна. Ягаад гэвэл одоо эн чинь ажлын 5 өдөр ажилтаа хагас өдрнөөс хүүхдүүд давтлага инээ тэрэгээд давтлагын зөөжөдөл ядаргаатай нэг Улаанбаатарын нөгөө ядаргааны түгжрэнээс нь айгаад хөдөлж болохгүй шүү дээ. Гарч орох боломжч байхгүй. Тэгэхээр бол ийм минимал маркаар аливаа асуудлыг шийдэж байгаарай гэж хэлэх гээд байна. За би одоо хойшоогоо цуслан дээр бас манай аавч хэр байна. Байнга очих чадахгүй бас. Очин гэгээ минь байнга агаар салхинд гарна гэдээсэн. Тэгээд цуслан руу хойшоо явах гэхээр 7 буудалч битүү дүгжрээ. Явахын арга байхгүй. Тэ. Очих гэж 2 цаг, ирэх гэж 2 цаг гэхээр 4 цаг мөн үү? Тэг ингээд зорж ийш тийш ингээд энэ тэнд очихвол зав гардгүй юм байна. Тэгээд манай тэр аав ээжийн цуслангийн тэрүүгээр ч гэсэн ингээ хараад байхад бол битүүл хоосон байшингууд ирж гарж байгаа амтаа алга. Тэгэл над чиг л байна гэсэн үг байхгүй. Заван гарахгүй байх шээ тий. Тэг би ер нь өөрийгөө бодоод хэд байх вэ тий. Энэ жүчээрүүгээ өдөр болго ирээд чадахгүй тэгэл зав цагаар нэг ирэхээрээ тэгэл нэг аавруу гараад энийгээ сүйд байна. Манай шинэ маама аав нь хүүгээ лайваар оруулах уу. За төвг. Амтны хил амны нэмэр авга бол гинэ. За тэгэл ингээл байж энэ да. Тэгээд одоо манай энэ хавьд чинь бол бас ингээл аймаар орд гаштай хүмүүс бас байдгийг. Яг би атаархаж ярьж байгаа юм биш л дээ. Тэг бас л надтай адилхан ирэхгүй. Тэг би боддог байхгүй. Ийм аймаар ирж чадахгүй байж орд гар шааны гар шиг юм барьж хөрөнгө мөнгө үрж яадаг байна гэж. Хүн ер нь их минимал амьдрал, минимал буцах хэрэгтэй. Бага юмдаа сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл юм болгоныг бүтээн, юм болгоныг хийн гэл юм болгонтой байх гал шунаа шаагаад байдаг. Эргээд харахад нэг мэдхэд амьдрал нь дуусчдаг байхгүй юу? Тэгэхээр бол бага юмдаа сэтгэл хангалуул амьдр. Тэгээд нөгөө шунал цовдөг сэтгэлтэй хүмүүс чинь тэгэл өшөө илүү мөнгөний төлөө явахаараа хулгай хийн, авилгал авна. Тэ? Тэгэл одоо байгаль ална алт тухна. Тэгэл эцсийн дүнд нэг баахан болсон болоогүй хүмүл хөрөнгөтэй л үхдэг. Тэгж амьдраад хэрэггүй гэж хэлээд байна. Зөв үү?
Одоо ингээл нэг налаахад манай нэг намын дарга байсан нөхрийнх айгигээ минь намынх нараа очиж яана гэл зүгээр 2 3 давхар бүхс том бүтээн байгуулалт барьсан. Гашаа ороонууд энэ манай гашаанаас мангар том. Тавь налаахын тэр живчээгээр бас нэг өржин ноднон нэг адуу мал гэж явж байгаа харсан манай мод даргыг навсаачч. Шинч байна уу, хуучинч байна уу тэгэл тордлогоо байхгүй бол тэгэл навсаадаг байхгүй юу. Өөрөө тэндээ нэг очиагүйгээ бодолтоо. Тэгэл үхмэл хөрөнгө. Тэгэл балгас мөн үү? Тий. Тэгээ ингээ хүн болвол ингээд их юм хэрэггүй л гэж хэлэх гээд байна. Тэр болгон дээр өдөр болго очиод байж угаас амжихгүй. За тэгэл бодолт хаяа нэг гадагшаа дотгошоо явна. Гадаад явхад л тэгэл бас нэг 10 хоног гэхэр чинь тэгэл нэг хагас сойдрын ажил. Сард бол тэгэл нэг 4-7 хоног. 4 хагас сойдрол гэсэн үг шүү дээ. Тэгээд 4-ийг чинь нэгд нь үг цуухт ингээл одоо давтлагатай бол тэгэл тэр 7 хоногт нь ийш тийш явж амжихгүй. Тэгэл амждаггүй байхгүй. Тэгээ нэг мэдэхэд амьдралын цаг хугацаа богинохон. Тэгээд над шиг юм минимал амьдрал гэж хэлэх гээд байгаа. Би бол одоо ингээл энэ гэрт ингээл хөрхий. Энд бол нэг тавилга сав байхгүй гоцтой хөрхий ингээл. Тэгэл энд ирж амжихгүй байна л хөрхий ингээл. Өнөөдөр ирж нэг юм хоолунд хийгээл. Тэгэл ингээл их нэртэйгээ ингээл хүүхдүүдтэйгээ байж байна. Тэ. Хөрхий намынхаа тогийг залчих юм аа. Тэгээд нам нь манийга тоодог ч юм уу гүү ч юм уу. Би намаагаа шаагаад байдаг байхгүй. За энэ одоо манай тэгээд альва нэг юм хийхдээ манайхаа монголчууд чи ингээд өвөл ингээд уулынхаа бэлд яг над шиг ингээд бэлдээ байдаг байхгүй нөмөр газар. Тэгээ яг энд бол өвөлж нь хаварж нь тэгэл болоо. 100 намар бол одоо ногоолоод ингээ хөдөө бэлчээрээрээ байждаг. За тэгэнгүүт энэ уулын ингээд хойд бэлд хөөрхийн ингээд гашаа барьцсан ингээд баахан том гашаа. Нөгөө л нэг одоо монгол хүний нэг одоо тий шунхаа сэтгэлгээ их нэг л том гашаа. Одоо би бас нэг л яг тэр шунхаа сэтгэлгээгээр ингээл том гашаа барьсан. Тэгээ эргэлж байгаа юм байхгүй. Ямар сайндаа талын ингээл нөгөө залуучуудыг ирж аваарай л гэсэн. Тэгэл нэг битүү морины амбар их нэг битүү барьж өгөөл ав гэсэн. Тэгээ хэргэлдэг байхгүй юу. За энд бол ингээд тийш тансаг байшингууд би одоо тэнд бол бүр орон сууц нь 2 давхар. За манийг олгоорхих нь баг. Тэрүүгээр бол амар байшин би ингээд. Тэгээ ирдэг амтан байхгүй яг над шиг. Тэг амждаггүй байхгүй юу да. Тэг хайр мөнгө ингэж яхаар өөр хий нэг ядарсан зүдэрсэн хүмүүс тусалж ивэл яадаг вэ? Нэгнийгээ эрүүл болгохын төлөө туслах хэрэгтэй шүү дээ. За одоо тэнд нэг айлыг харуулъя би. Тэнд бол амар шүү заа ёо. Тэр атархаж өтөрөгч байгаа биш. Бас над чиг ирж амжихгүй байж байгаа. Татлаа. Тэр бол хааны хааш юм хайш. Амар юм байна тэнд. Тэ. Амар бүтэн байгуулт байшин барьцсан айлууд байна. Ирж амждаггүй байхгүй юу? Тэ. Над чиг ингээл ганц гэр байхт болоо шүү дээ. Ер нь бол би нэг юм ганц гэр ларьсан өөрхий. Цомцог гэр барьсан ухаантай. Тэгээ би чи ирээд энэ бас нэг гэр барина, тэнд нэг гэр барина. Ингээ 3 гэр. Энүүгээр дахиад 3, цаагуур 3, 9 гэр гээл. Амар юм төсөөлж байлаа. Тэгээ 9 гэр барайл тэ. Тэгэл өөрхий морь унах хүүхдүүд байвал ирж морь унаараа гэж морь унлагын газар ч хийд юм уу. Хүүхдүүдээ Монгол ахуйтай нойр сургая. Гот мотод бас морь унах боломжгүй айлын хүүхдүүд байвал морь унуулъя гээл. Тэгэл ирсэнд нь хоол унд хийгээл мөн үйлчлээл. Нэг тийм юм бодлоо. Тэгэл манай уяачи ихнэр хоол унд хийж өгөөл. Морины туслах залуучууд өөрхий юу яагаал мөн үү. Хүүхдүүдийг гөтөлж морины ажил хийгээл. Лаглаг юм бодсон чи усан гацных нь ажлыг ч хүн олдохгүй байна. Тэгээ одоо энэ 2 гэр дээр одоо гэр бариха болсон. Одоо энэ гэрийн чинь би жишээл ингээд 23 саяар барьж байгаа заа ёо. 23 яг өөрийнх нь өртөг. За тэгэл дотор нь ингээл гэрэл мэрэлгээл ингээл тогчуулнаа. Замбраагүй зардалтай. Заа ёо. Хаана явна? Хий. За. Заахын чи нэг шилжүүлэх төгшөө. Нэг шилжүүл. Тэгэл ингэж байгаа. За энэ гэрлийн монтаж хийхэд би нэг Төв аймгаас сахилгаан чинь дуудаж хийлгэж байгаа. Хоёр нөхөр ивэл хийлээ. Бараг л өдрийн ажил боллоо.
Бас нэг 500к. Хүнээр зүгээр юм хийлгэнэ гэж байхгүй мөн үү? За тэгэл энэ дотор баркетын шал тавьж байгаа. Гэрийн буур зутгаж байгаа. За баркетын шал чи бас мөнгө. За баркетын шатрын дор би солонгос юм шингэн юм шаланкаар дотор нь шингэн гүйдэг пар шиг агарч чаддгүй. Тийм халаалт авч байгаа. За тэгээ тэрнийхэн дор би юм порлоо ингээд мөртөө нөгөө шаланк гэж ингэж хийдэг хөхгүй. Авж байгаа юм. Тэр нь шаланк нь ихэд 3 4 сая, порлон 4 сая гэж 10 сая. Энэ мөн шал 10 сая болчихж байгаа. Ингээд тэгээ ингээ юмны үн өртөг бол үнэхээр замбраагаа алдсаа. Тэгээ гол нь ингээ хэрглэж байгаа юм байхгүй. Ирж нэг хонсонгөө. Уг нь агаар салхинд гараад алчмаар байдаг. Гармаар байдаг. Амжихгүй. За тэгэл 5 дахь орой гараад мэдээж одоо энд ирэл ингээ хоноод байж барахгүй ягаад гэвэл хагас сүнсээ өдөр хүүхдүүд гिचээ сургуультай учраас амжихгүй. Гэхдээ секс дугуулантай. Тэгэл мэдээж хүүхдүүдийнхээ одоо секс дугуулан боловсролд анхаарч байгаа юм чинь тэгэл готоос холдож чадахгүй. Уг нь энэ хавьд одоо жишээ нь манай энэ готод байдаг шиг шанартай сургууль мургуул энэ сэргэлэн сум юмд байдаг бол сэргэлэнд хүүхдээ сургуулдаг эн чинь амьдарч бас болж байгаа юм. Тэгээд даанч одоо сумын төвийн сургуулиудыг өөдөн татдаг төр засгийн бодлого нь байхгүй. Тэгэл Улаанбаатартаа төгж ирээд байна ингээд. Тэг ингээ амьдралыг бодд байдалд ийм л байна л да тэгээд. Тэгэл хүн чинь нэг л бүх юм хэрэгцээг хангахаа зүтгээд байдаг. Эцэстээ тэгээд нэг амарсан чинь байхгүй. Нэг мэдгэд гөгшөрцөн өхөн төхөө байж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг амьдарч байгаа амьдралдаа өөртөө байгаа юмдаа сэтгэл хангалуун, үр хүүхэд гэр бүлдээ цаг гаргаад мөн үү? Тэгээ бусдынхаа төлөө боломж байдаг бол туслаад ингээд сайхан буян үлдээл энэ хорвоогийн богино хугацаанд шалдан ирсэн шалдан буцна мөн үү? Зарим хүмүүс ерөөсөө одоо хэдийн амьтай хэдэн одоо өөрийгөө хэд үржүүлсэн юм уу гэмээр хэдэн зуун жил амьдрах гэж байгаа юм уу гэмээр ийм найгу хөрөнгө суглуулж амьдрах. За одоо ингээл энэ хавар би айлуудыг гоё ингээд жочинтой лайв гээл явуул бас болно. Тасархай мөнгө зарцсан. Пүү чаавс амар мөнгө зарцсан. За тэгэл энэ морь маланд бол үнэхээр их мөнгө зарах юм манай энэ олигархууд. За тэгэл ядарсан нэг хүнд нэг ханди өгчөөч хөрх өвдсөн зовсон хүн байна уу гэл би одоо нөхдүүдээс гуйдгийн. Ядарснуудын өмнөөс. Би чи юм байвал тэгэл тав их мэдж байгаа л та хөрх ядарсан хүн байвал тэгэл өрөвдөд байг гэхэд нэг өөрийнхөө хэмжээнд төрөвчнийхээ хэмжээгээр нэг 500 мянга сая төгрөг гэл өгнөө өвдсөн зовлонд. Тэгэл надаас бүр хагартлаа баяжцсан бүр уулуурхаагаар дасарт баяжцсан нөхдүүдээс бас та нар одоо бас уулуурхаагаа аль зэндэлсэн юм чинь бас нэг буян үлдэхэд яад юм гэхэр зэрэг ерөөсөө хялаалахгүй. Тэгсэн мөртлөө Солонгос, Гонконг, Макаогоор казино тоглоо шаагаад. Тэгэл энүүгээр бол тийм олигархуудын чичээ бол зөндөө. За би энүүгээр нөгөө нөхдүүдийг бол өгөөсгөж байгаа юм биш шүү. Хатааргаж байгаа юм биш. Тэгэхээр монголчуудаа байгаа юмдаа сэтгэл хангалуун боломж байвал бусдынхаа төлөө цөөхөн монголчууд нэгнийхээ төлөө ядарсан зүдэрсэндээ тустай дэмтэй амьдрцгаая. Өнөөдөр хүн хөрөнгө хураах биш. Өөрийнхөө гэр бүлийн хэрэгцээг хангаад мэдээж өр хүүхдэд бол нэг эрдэн боловсролтой болоход нэг сургууль соёлтой нэг өвлүүлэх нэг 5 антай гэр мэр байж бололгүй л яах вэ? Тэгвэл бүр зарим нь хүүхдүүдийн амьдралыг бүр хэдэн үеэр нь бэлтгэж байгаа юм шиг мөнгөний араас шунж амьдрах юм аа. Би бол жишээ нь Монголын морин спорт байшд холбооны ерөнхийлөгч болсон давг доржгоогоос ганц нэг гуйж үтсэн. За та Монголын морин спорт байшд холбооны ерөнхийлөгч болчлоо. За уяас нарыг энэ зарим нэг эмэгтэй гişүүд энэ төр буруугаар ойлгоод байна. Тэгэхээр энэ хүүхдүүд төр морь унаалаад хүүхдийн ирэх чөрчөөд байна гэд буруу зүрүү ярьж ойлгоод байна. Тэгэхээр хүүхдүүдийн төлөө жоохон буюу үлдээч ээ. Давгаахаа гэдэг. Хялаалахгүй мангар янда. Тэгсэн мөртлөө тэгэл ацалсан пэдисэн зарим нэг ярваасан бөхчүүдийг тэгэл хэдэн зуун саяар дийж гин. Тэр өөрийнхөө хүчээр барилтал тэгэл өөрийнхөө амруу годрох хоолыг өөрийнхөө чадлаар л олж идэж байгаа шүү дээ тэр чинь. Мөр өвт дийлэг бүтэн. Тэгэл балдигдаад долгон дэв шиг байгаа. Давгаах гал. Тэдрэг тийж. Ядарсан амт 1000 төгрөг өгөхгүй тусгаач. Тэгэл өөрийнхөө живчээ мөчөөг би бас харуулж болно. Хааны харш. Бараг $100 живчээ шаацсан байвал яах вэ? $100 бараг Улаанбаатарын хэмжээнд хавдар туссан бүх хүүхдүүдийг гадагш нэмжлэгэнд явуулаад Монгол улсынхаа иргэний эрүүл мэндийн төлөө зарцуулж болно шүү дээ. Тийм сэтгэлгээтэй баймаар байна. Яг нэг үг үлэхэд.
За зарим өөрхийн зовлон үзсэн хүмүүс шал ондоо л доо. Одоо тэр Филиппиний тэр хэн билээ нөгөө зодоонч ч өгшөө. Тайван билүү Филиппин билүү нөгөө хар төөчи. Тэр бол өөрхий зодолтол олон сая доллар олсон биеийнхээ хүчээр. Тэгээ ядуу хүмүүстээ бүр хотхон барьж өгсөн байгаа байхгүй юу? Тийм ингээд зовлон үзсэн хүмүүс өөр зовж мөнгө олсон хүмүүс устдаад хүн туслахыг хичээлдэг. Зовлонгүй манай нөгөө давг дорж морчиг сул мөнгө олсон уулгачууд зовж мөнгө олсноос илүү уг нь буян үлдмээр байгаа байхгүй байхгүй бозртаа шуналтай. Тэгсэн мөртлөө бусдын боломжийг хулгай хийгээл газрын доорх баялагийг хідэн гэр бүл иддэг. Сая бас тэр манай инх зориг тэр ирэл оруулалт ирэл дээр оруулсан байлаа. Гадны нэг хөдөн бөгчийн тамирчин. Нэг юм хагархаа дэлгэхтэй уцхыг дэлгэцтэй уцтай явж ийн гинэ. Тэгээ брэнд сонирхгүй. Тэгээ тэр нэг Африкийн нэг ядуу орны хөлбөмбөгийн тамирчин юм байна. Бараг готлог өссөн гэж байна. Бүүз мүз байхгүй. Бараг хөл нөцгөн бөмбөг хөшгөлгөө бөмбөг байхгүй бөмбөгөө юугаар гэлээ оролдог байсан гинэ. Тэр инх зориг оруулсан байл. Тэгээ одоо амар том багийн том хаалгач болсон сая од болсон байна. Тэгэл хөөрхий нэг том багууд дээр очиод хэдэн зуун мянган доллар сая доллараар гэрээ хийгээл үн зэнтэй тоглогч болцсон юм байна. Тэгэхэд тэр буураа ядуу орныхоо иргэдэд хоол унд хувц сунар орох оромтой тэр цахилгаантай болгосон байгаа, сургуультай болгосон байгаа, эмнэлэгтэй болгосон байгаа байхгүй. Тийм л одоо сайхан сэтгэлтэй л байвал болчихно дөө. Нэг үлэхэд. За тэгээ хүнд их юм хэрэггүй дээ. Тэгээд нөгөө бусдаа боломж болцоо байдаг бол илүүчлээд одоо тэр давга мавга тэр цэргэлэн сумд байгаа олигархууд бол тэнд гоё олон улсын Кембриж хөтөлбөртөө сургууль барьж болж шít. Тэгээ өөр хийнэ авиргаа морины хүүхдүүдийг Төв аймагаас сэргэлэн сумын хүүхдүүдийг үнэгүй сургалтай. Багш нарт нь бүр 10-20 сая цалин өгөлт. Хамгийн сайн багш нарыг сэргэлэн давцралтай. Мөн үү? Тэгж ямаар байгаа байхгүй. Тэр нь өөрийнх нь кап байхгүй. Жинхэнэ. Одоо тэгээ морь уралдуулж мэдээж өв соёл уралдуулах нь хүний эрхийн асуудал. Гэлээ гэхдээ морь уралдуулахаас илүү тэр хүүхдүүдийн төлөө морь ундаг хүүхдүүдийн төлөө боловсралтнаас хөрөнгө оруулалт хиймээр байна. Уяачнараа. Эрхэм уяачнараа. За тэнд манай нөгөө хоёр ирж байна. За энэ хоёр ирж их шиг байна. За энэ өөрхий Европт олон жил амьдарч байгаад ирсэн эхнэр нөхөр хоёр байгаа. Пэсэр танилцсан өөрхий. Надад дээр ирж ин хазаарыг өгсөн. Тэнд бас нэг ганц юм тавьцаа болоогүй тэр чин дээр ирсэн би ч уухаа байцсан шүү дээ. Энд бас нэг ганц юм байна уу тэр араа. Тэр хэнэсээ байна. Энд манай авгаа хөхтөр сууж байгаа баг. Энэ ингээд энэ гоё хазаар бэлгэнд өгсөн өөрхий. Самбана. Яг лайв хийгээ байжсэн шүү. Чи очиж орж ирж байна. За юу ацх нийшээсөө шүү. За энэ бас Европт олон жил болсон лайв чи инх жаргал гэж юм байна. Тэр нөхөр нь утгана гэж юм байна. За сайн явж гин үгүй нэр лайв явж гин шүү. Энэ хараа лайв явж гин. Би лайвгээ сууж ирсэн. За цаа. Сая бууз гаргасан та хоёр жоохон хөрчлөө да. Зүгээр. За. Би чи ингээ хүмүүсийг ингэж тайлдیں۔ Цэвэр ариун цэвэр сахинаа. Нэг удаагийн аяг. Тэгэхээр угаагаал заваарах юм байхгүй. Энэ бол тост арцсан байгаа. Доотхон тоосгүй байгаа мөн үү? Чи бас толгой ажиллана. За цай шиг. Аяасан да. Опа. Маха. Сайхан зусч гэнэ үү? Зунаар яасан зузаалцсан явах юм? Хөлдөж өглөө яа. Монголд ямар хөө энэ жил анхныхаа зуныг үзэж гэнэ үү? За өөрийгөө танилцуул. Ямар амар юм бэ шууд толгойд. Асууртай шүү дээ. Энэ лайв хийгээгүй юм. Би Европт 10 жил амьдарсан их чиргэж хүм байна да. Европт 10 жил амьдарсан инх чаргал нөгөө хөлхний их орончтой үз тараад байсан шүү дээ. Хан гачиртай үзээд байсан гэсэн тэ. Тэр чинь бол авгаага нүдэн дээр чинь нүдцэн гэвэстэй. Амар шүү дээ. Чи аюул өгсөн шүү дээ. Тэгээ яадаг гэлээ. Сар болгон данс тавьдаг гэсэн. Тэгээд мөө эмээ өнөр тэтгэврийн мөнгнөөс 20к 10к миний сарын орлого гэж яадаг гэж байгаа. Сарын 28 дахгүй. 28 болохгүй за дансаа тавьяа дансаа тавьдаг байхгүй. Дансаа тавина заллингийн уулгаач. Тэр тэрэндээ шоронд орцсон гэсэн үү?
Мэдгүй одоо харин тэр шивэд шорон байгаа юм шиг байдаг шүү дээ. Биш Европ зүгээр гооны шорон тань гэж байхгүй те. Хүний эрхийг зөрчит. Хулгай зилгээс хулгайч нарыг шорон гэдэг. юм байхгүй шүү дээ. Хууль янз нь шүү дээ. Хүний эрхийг яасан гэж. За нэг чаргал гэж хүн манад жочилж байна хөрхи. Би түрүү ярьсан өрсөө. Жүчэн дээр ирчлээ хүрээд иргээд мөн үү? Би их минимал энэ мөн ширээ хагарч энийг удаа гаргаж байна. Ингээл газ тавилаа. Нэг аа 100 энэ дээдэд хуугаад идсэн шүү дээ. Бүгд сайн мэдээд. гэн байгалаа алаад байна. Байгалаа алахгүй болохоор байгаль хилгнээд байна. Одоо танай Төв аймгийн заамрыг байгалийн алуурчд алаа хийцэн. Үгүй алдсан шүү дээ. Ухаад. Тэгэхээр хилгэнэ. Би өчигдөр нэг Баянгар аймгийнхаа засаг дарахтаа ярьлаа. Инкуттай байна инкуттай. За зуншлах хэр байна гэсэн таарваа гэж байна. Говьор гам болж ийн гэн манай аймгийн говьор. За Байдргийн гол чи би алуулахгүй гэж их үтсэн л дээ. Байдргийн гол дээр байгалийн алуурчд гарцсан байна. Тэрийг болиул гэсэн чи. Одоо энэ нэг нөхөн сэргэлт нэртэй нин жанраар байгаль алуулдаг юмыг дасан зогсоо хой. Ашт малтамлынхаа. Тэгсэн Байдргийн гол дээр нөхөн сэргэн гинэ. Хуцаач эцэг навч нөхөн сэрэг тарж нөхөн сэргэдэг болохоос биш. Ухац нөхөн сэргэдэг үстэй. Тэгэхээр энэ Сэлэнгийг, Хөвсгөлийг, энэ Завхныг, Баянгорыг одоо энэ хангаа газруудыг энэ гол усыг ширгээж хой модыг харгаж байгаль алахаар байгаль хилгнээд байгаа. Ер нь бол тийм. Ойлгомжтой шүү. Байгаль хилгэнж байгаа. Шал өөр болчихлоо тий. Байна уу? Хэмбэ. Зэтэй дуусах. Хөгшин эргээр одоохон эргээр за. Байгальтайгаа зүү усаар харьцахаар байгаль ингээд хилгэнж байгаа. Анд ер нь бол тийм шүү дээ. Үс дахиад 30,000 гэн. Ахындоо дахиад 30k юм уу? Байна уу? Гинж авах гэж байгаа гэсэн. Энэ 30 шилжүүлчих шүү. Тий Дөлгөн Ганбаатар гэсэн насруу шилжүүлчих мэдэн шүү дээ. Тэрлэн шилжүүлчих. За ийм байна түр баяртай. Би сая энэ нэг хүн төр нь ихэм хэрэггүй мэ нэг шаргалаа. Нэг л их сүртэй энд ингээл өдөр болго ирээд байх юм бол замжихгүй. Дээр хамгийн сүлд чи нөхөртөө эзэрлээ энд. Тэрнээс хаш ирээгүй. Тэрнээс хойш ирээгүй. Тэр чи бараг 4 сард л. 4 сараас хойш өнөөдөр 3 сарын дараа л ирж байна. Ер нь бол их юм хэрэггүй шүү дээ. Ихэм хэрэггүй тийм байгууз. Ер нь ихэм хэрэггүй гэж одоо нэг чаргалаас хүлэн зөвшөөрж байна. За энэ хүүхэн бол лайв ч өөх учраас би лайвнд оруулж байна. За махад өгшөө хой. Бодгоно махад. Чиний байр дуусчлаа. Гэр бүлийн хоёр. За надад та багжны 8 гэж байгаамаа. Багжны 8 гэж байна. Багжууд авцарсан уу? Европоос амар үнэтэй брендийн багж авцарсан гэсэн. Би нэг жив сервистэй багж авч байгаа юм. За дөрөв баяртай. Арчсламыгаа төгөө хойно цооц юм уу? Манай арчсламын дарга нар манийг тоох ч юм уу дурахгүй болохгүй бол бусдаа гарч нам байгуулт юм уу? Дурахгүйдээс энэ намаа хулгайс нарт бас алдчихлаа хөшөө. Хэдэн хулгайс нар таргин дээр гараа суучлаа. За яг хөө тэрийг дараа яриа. Би ингээ намд амир үнч гоц. Тогмогийн хоймроо шатсан байхгүй. Мөн намын мянган гişүүд над үнч үди бид нар намдаа үнэнч. Манай намыг хулгайс нар эзгэнчээд байна. За дөрөв баяртай. Юу орж ирж байна хөө? Оо тарг орж ирж байна. За нааш тарг. Хоёр ч бас амны гიშгтэй хоёр шүү. Гэтэ чиний айдсан сайн идчих. Би ганцаар идчих. Тэр тарг чинь шүү өгшөө. Юм тэгээд аваад яа. Өстой гой тарг Тэр цагаан бараг авчихсан. Ман таг наад үлдсэн. Тэр эднийхээс би нэг 10 литр энэ манай энэ жүчээ манай энэ хамаатан шүү дээ. Тэгээд нэг хэдэн үнэтэй яг Монголын Баянгар өгөх шүү. Гой тараг үүснэ. Гой цагаан. Ханаа тараг сэртэ дууссан. Тавьчихсан. Копакч. За тарг уяс 100 бас ч нэг гिचнээ хүүдэн ч гэсэн бас цагаан идэт байгаа шүү монголч. Одоо ч бас уг нь энэ хөдөө бол биш амьдрал байгаа юм. Зүгээр чи бол Европт үйлсэн те. Ганц хайж шнэ. За энэ хүүхэн бол Европт байна шүү дээ. Үнэний фирмээс суу удалтаж аваад ааруул те. Бүх цагаан дээр. Юу гэдэг вэ ингэ л өгшөө. Яриач өгшөө. Бүх цагаан дээр ааруу. Чи хаана байсан? Франц. Тэгээд фирмээс суу аваад ингээд бүх цагаан дээр Монголд юу вэ бүх байгаа. бүгдийг хийгээл тэнд тэгэл нөгөө европчууд өөрөөс ч авдаг гэсэн үү? Шимээ. Ямарсаа би Европ хүмүүсийг хараад идэв суудсан. Тэр хавирнаа дасгав. Оо за ийм ажилласан бүсгүй байна.
Одоо Монгол дээр чамд гол ажил мэл хэр байна? Монгол дээр амьдрал хэр давгүй өстэй. Ер нь юм хийх зэрэг бас дарамт их тийм шүү. Хэн дарамтлаад байна? Ер нь тэгэл юм хийхдээ тийм зөвшөөр гэдэг. Тэгэл үзэл алалцаал явна шүү дээ. Бид гуц хулгай чинараа гэж явна цаа. Тэгэл үзэлтэй сайхан амьдрал дотор очсон гэж байж шүү дээ. Тэгтээ орондоо ирсэн өөргөө хэрүүлтэй ч гэсэн бас их нутаг мөн сайхан байгаа өстэй. Монгол шиг сайхан ирчилгээтэй газар алга. Монгол шиг ер нь сайхан газар. Ороор осоод энэ дэлхий дээр Монгол шиг ороор осоод алахгүй. Зүг. За Европт хоёр хэдэн жил амьдэрсэн? 10 жил амьдэрсэн. 10 жил харуул цагаа идсэн мөн үү? Сүүлийн 5 жил. Өчигдөр машинаа зарна гэсэн үү? Хоёул агараа харуулчих. Завд харуулчих. За нэг жаргал машинаа зарна гэсэн шүү. Уцныхаа дугаарыг доор комент биччихээрэй. Энэ Европоос авчирсан бенз гэсэн шүү. Өөрөө ашиж ирсэн бенз. Тэр намайг ирэл хийгээд өгсөн. Энэний дараа би бас нэг ирэл хийчих шүү зэ. Хэд гэж байгаа шүү. Чангар. Би өөрөө ячиж ирсэн шүү дээ. Ашиж ирсэн за. Тэгээд сайн баах юм ийсэ. Тэгээд яг тэр чигээрээ ер нь 65 саятай л өгнө. Сайн яг нэг уртлын салцсан шүү. Цагаар орсооч. За. Багжнууд ирсэн. Чи хэрэг багж авчирсан? Цаасаас дөрөж хуугаа. Дүүрэн шахагч байгаа тэрөө. Ард тий. За би Европоос ирсэн багжнуудыг чи ингээ үлдэгдлийг худалдаж авч байна. За энэ машиныхаа талаар. Энэ бол 2010 оны машин. За. Тэгээ би хоёрхан гараар явсан байхгүй. Нэг өвгөн унжгаал. Тэгээ би аваад тэгээд наашаа ачаад аваад ирсэн. За Европт нэг өвгөн унжсэн юм байна. Өвгөнөөс инх жаргал авд унжгаад аваад ирсэн юм байна. Хийх юм юу ч байхгүй. Хийх юм юу ч байхгүй. Цэмбгэр машин байна. Энэ буянтаа сайхан өвгнөөс машин авч унаараа. Энерги сайтай үргэлж инээж явдаг хүүхэн байлаа шүү. Тэ? Энийхээс өрөвчин байхгүй юу? Тэнийгээс өрөвчин баг. Хэлэх өвчин байхгүй. За тэгээ юу яа? Машин хайд гэж байгаа шүү. Энд юу бас Японд руу шууд баалтарт чинь найз. Япон тэрэг болох чи гэдэг юм байна. Энэ нөгөө бас энэ хөдөө гадаа унахад бас бенз бас арай хайрын гэдэг юм байна л та. Арай хайрын. Бүр. Тэгээ готод ингээд гоё эмхтэй хүмүүс байвал Япон тэргээрээ сольж болох юм байна мөн үү? Тэгээ энэ нөгөө Ямар Япон тэргээс солих юм? RX үл айгуу сайн мэн. RX-ээр сольчих гэж байна. RX-та дүүнер эмхтэй дүүнер байвал энэ ихчтэйгээ ирээ сольчоор уцын энэ доор чи комент бичиж. Тэгээ нас нь их жаргал комент бичих заяа. За их жаргалынхаа давыг оруулж энэний дараа би чамд ирэл оруулж ийг нэмэт заяа. RX-ээр солино бартарлна. Бартарлна. Хүч мөч бол тасархаа штэ. Унахад бол 5 дух. За энэ нэг Европын багцнууд үз. Тэр хойно ард байгаа хөш. байгаа яа. Яг чи өөрөө дараа нь. За өөрөө дараа нь үз. Юунод байгаа. Хасаада. Хүч мөч энэний тэгээд юу байгаа? 24 апод нөгөө спорт апод нь. 24 спорт апод байгаа юм байна. Тийм шинэ апод. Тэгээ энийг нөгөө Монгол дээрээ унахлаар зэрэг нөгөө төвд унахгүй би ч хөдөө унаад асаасан байхгүй. Тэнгүүд нь аподын жижигсгээд жоохон зөөлөн болгоцсон. Тэгэхээр зэрэг юм байна. Тэгээ эн чин артлынх нь бас нөгөө явах үед ингээ гарнууд нь бүгд нөгөө Европоос ирсэн, Германаас авчирсан комо. Сапаснууд нас байгаа юм. Шинээрээ юу? Шинээрээ. Яг хайрцагтай шинээрээ. За зойно байгаа. Хийх юм юу ч байхгүй. Хийх юм байхгүй зэмбэр тэрэг байна. За. Унахад бол тэгээд бензин. За инх жаргал бензин зарна гэж байна. Левитер нэг магазины 8-аас аваад ир гэсэн. Ямар ч бас аваад ирлээ. Тэгингээ бас машины далминд нь мордны шиг явах гэж яг чи миний лайвер руу тэгээд машин чи зарагч байгаа. Дээр манай намын нэг баруун харагийн бадмаг издүү ирэл ганц ирэл оруулж өгсөн өөрийнх нь утсыг тавьсан. Амбарта маятын зарагдсан портер. Одоо энэ дараа нь бас нэг дүүхүү намайг нэг ховоо зарах гэсэн хаа эдгээр нэг ирэл оруулаад гэсэн гуйлгаар миний фэйсбુક найз оруулж өгсөн өөрийнх нь утсыг тавьсан зарагдсан. За энэ мэтлэнгээр надаар бас хойш машин тэргээ үнэгүй рекламдуулах хүмүүс байвал ченжийн гаргуугаар шууд эзнээс нь яриад авч болвол би та бүхний утсыг машиных нь бичлэгтэй оруулж өгч буюу үлдэж болно шүү. Хөрхийн намайг дагдаг, дэмждэг бэнүүд ингэж л туслая да тий. Дэм дэмэндээ дэс ирчэндээ монголчуудаа заяа. Мөнгө төгрөг авахгүй. Би ер нь мөнгө авдаггүй. Дэм дэмэндээ гэдэг нам нээчих юм. Дэм дэмэндээ гэдэг нам шаач байлаа. Чи гинсек нь болчих та. Дэм дэмэндээ нам нээчих юм. Дэм дэмэндээ нам. За баяртай. Камаа хаач. Тэр багчиж арах шүү. Чамд юм байгаа. За үзье. Би энэ гоё ингээд ком багчтай болж байна. Ингээд дуусчихсан юм. Чи тэгээд анх авцрахтаа надад бөөндөхгүй байсан их шүү. Өө сах. Иймэрхүү комнод одоо. Энэ л яг ориг хаанах юм. Дандаа Франц. Дандаа Франц ориг комод байна.
За энэ ингээд том дорцоонууд нь байна, тийм үү? За энэ ингээд магтнаанууд байна, төлхөртэй. За энэ дорцоо байна. Эдний дорцоо байна. Энэ дорцоовны шүүд байна. Энэ том жижигэр юу? Аяга гой багчтай болсон шүү. Аа? Бүгдийн бацаа за хоёул орж байгаа үнэ яриад та. Бартер шахаа. Атомал авах уу? За чамд. Монгол хүн чинь малж штэ бас. А би чамд нэг унахтайг өгөх. Энэ гадаа нэг 3 унахтайг өгөх. За тэр баяртай. Лайв өндөрлөе. Тэр баяртай. Иш орж байгаа өндөрлөж. Атомал нэр сонирхох нь болно шүү. За. Чи мөр үйдэг өгшөө. Түр аймагта мөр үйж болно. За тэр баяртай. Би чи мөр унжсэн мөрний удаа биш. Тэр баяртай. Чи мөр үйд үйж хогш байна. Би мөр унжсэн юу? Унжсэн юм уу? А их хурдны мөр үү? Хөөш зарим нэг эмэгтэй гişүүдтэй хөөе. Бараг мөр унууд хүн болохгүй энэ тэргээ хуцаад байгаа. Хүн болцсон энэ хүүхэнд байж байна. Багтаа хурдны мөр унаад хүн болцсон Европт очиод амьдрал шатартаа 10 жил мөнгөөр байгаа дэрсэн хүн байна. 13 хүрдлээ юу? Оо за. Хоббитэй. Хөдөө аюу хоббитэй. За би чамд унахтайг үг энэ баг чинь төхөө. За ярина чи надад. Ярина. За тэр баяртай. Тэр баяртай.